Сайн бацгаана. Өнөөдрийн видеогоор бүгдээрээ нэг хэсгийн нэгтлэн бодох бүртгэл програмын нэг давуу талтай танилцах болно. Энэ нь юу вэ гэхээр уг програм дээр нэг мэдээллийн сан дотор хэд хэдэн байгууллагын бүртгэлийг хөтлөх боломжтой ба тэгэхийн тулд та байгууллагынхаа мэдээллийг оруулахад л хангалттай. Бүгдээрээ энэ харагдаж буй жишээний дагуу шинэ байгууллагын тухай мэдээлэл нэмэх болно. Ингийн тулд програмныхаа дэд системийн лавлгаа болон тохируулга хэсэг рүү ороод навигац самбарын байгууллага зэс рүү орно. Энэ зэс рүү ороход доорх цонх нэгдэх ба уг цонхонд програмд бүртгэлтэй байгаа байгууллагуудын мэдээлэл харагддаг. Одоогийн байдлаар програмд нэг компани бүртгэлтэй байна. Бүгдээрээ шинэ компанийнхаа бүртгэлийг оруулцгаая. Ингийн тулд хулгайныхаа баруун товчийг дараад создать буюу үүсгэхийг сонгоно. Ингээд мэдээлэл оруулах цонх гарч ирэх ба уг цонхон дээр та байгууллагын нэр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар, хаяг, байршил, холбоо барих утас гэх мэт мэдээллүүдийг оруулж өгдөг. За жишээнийхээ дагуу оруулцгаая. Байгууллагын товчлсон нэр N&M ХХК. За бүтэн нэр гэсэн хэсэг автоматар бүглэгдэж байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг. Товч нэр гэдэг хэсгийг өөрчилцгөөе. За жишээ компани маань регистрийн дугаар 5004 00 0. Улсын бүртгэлийн дугаар нь 09 10 39. Энэ байгууллагын татвар төлөгчийн дугаар, энэ АОН-д бүртгэлийн дугаар гэх мэт дугаарууд одоогийн байдлаар Монголд ашиглагддаг учраас энэ хэсгийг та бүглэхгүй орхиж болно. Татвар төлөгч байгууллагын тухай мэдээллийг татварын байгууллага үндсэн гэсэн хэсэгт оруулна. Тэгэхийн тулд үүсгэх товчийг дарахад мэдээлэл оруулах цонх маань нэгдэж байна. Та уг цонхонд харьяа татварын байгууллагынхаа нэрийг бүртгэж өгнө. За товч нэрийг SPD хэлцэсгээ биччихье. Бүтэн нэр хэсэгт Сүхбаатар дүүргийн татварын хэлтс. За бичиж дуусаад хадгалах товчоо дараад. За байгууллагын банкны дансны тухай мэдээллийг оруулахыг хүсэх юм бол банкны данс үндсэн гэсэн хэсгийн үүсгэх товчийг дарахад мөн адил мэдээлэл оруулах цонх гарч ирнэ. Жишээ байгууллагын маань дансны дугаар 2045 10 015. Энэ данс маань Хаан банкнд байрлах данс юм байна. Та ингээд банкныхаа нэрийг бичээ тайчиж болно. Эсвэл энэ банк гэсэн хэсгийн 3 цэг дээр дарахад одоогийн байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхэн банкнуудын нэрийг оруулж өгсөн байна. Эндээс ч гэсэн ингээд сонгож болно. Тэгээ хадгалах товчоо дарахад уг жишээ байгууллагын маань дансны тухай мэдээлэл бүртгэгдлээ. Одоо бүгдээрээ уг жишээнийхээ дагуу хаягийг бүртгэцгээе. Энэ хууль ёсны хаяг, бодит хаяг, шуудангийн хаяг гэж 3 тустай хаяг байгаа. Хууль ёсны хаяг гэдэг нь анх бүртгэгчтэй аль газар бүртгэгдсэн бэ гэдгийг нь оруулж өгнө. Хэрвээ хууль ёсны хаяг, бодит хаяг хоёр зөрживэл энэ чагтыг арилгаад тусад нь бүгэлж өгнө. Ижилхэн бол
ажиллаад энийгээ бүглээд бусдууд нь автоматраа бүглэгдэнэ гэсэн үг. За жишээнийхэн дагуу уг байгууллага маань Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт ингээд харахад Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11-р хороо 4-р байр дээр 455 гэдэг мэдээлэл орсон байна. Ингээ хадгалахад мэдээлэл маань бүртгэгдэж байгаа. Холбоо барих утас маань 99 имэйл хаяг нь за жишээгээ дахин нэг харъя. За бүгд бүртгэгдсэн байна. Энэ өгтвөр гэдэг хэсгийг одоо бүглэх дутуу байна. Тэгхийн тулд энэ бусад гэсэн хавцас руу ороод энэ дээр оруулж өгнө. Өгтвөр оруулж өгж байгаа шалтгаан нь програмд бүртгэгдэж байгаа баримтуудыг ангилахад амар байлгах үүднээс оруулж өгдөг. Учир нь хэрвээ та нэг мэдээллийн систем дээр мэдээллийн баазад хэд хэдэн компани бүртгэлийг зэрэг хөтэлдэг бол ингээд компаниудынхаа нэрнийхэн товчлолоор өгтвөрийг оруулаад өгөхөд баримтуудаа ангилахад амар байлгана л гэсэн үг л дээ. За ингээд мэдээллүүдээ оруулж дууслаа. Хадгалах төвчөө даръя. За бидний оруулж өгсөн жишээ компани тухайн мэдээлэл програмд бүртгэгдсэнийг та харж байна.